Та бүхний амрыг ирээ. Би өнөөдөр нэгэн сэдвийн талаар ярилцмаар санагдлаа. Би саяхан эко телевиз дээр хэсэг хүмүүс одоо настай хүмүүс, намайг бодвол илүү настай хүмүүс Чингис хааны нэр хөргийг арх тамхины нэр болохгүй одоо шошгон дээр хэрэглэхгүй байхаар тэгж одоо хууль гаргая гэж одоо санал тавьж байна л да. Энийг их олон хүн дэмжиж байгаа юм шиг байна. Би энэ талаар одоо жишээ нь юу гэдгийг гэртээ ээж аавынхаа хүрээнд ярьлаа л да. Одоо Чингис хааны одоо хөрөг энэ төр чи одоо дотор өмдөн дээр хүртэл байдаг шүү дээ гэж. Гэтэл чин чинь галзуу юм уу, солиотой юм уу, юу ч гэнэ тэгэж одоо загинж байна. За би энэ одоо ямар шигтэй байгааг би та бүхэнд үзүүлье. Чингис хаан нэртэй арх гэдээ би энэ Google-ээс хайхаар хамгийн түрүүнд одоо Чингис хааныг ууж, идэж, нулимж, хог дээр хаж болно гэж юу гэж гэсэн тийм гарчтай линк гарч байна л да. Бид одоо байгаль их гээл одоо их шүтэж биширдэг, хүндэлдэг те. Гэхдээ бид байгаль их рүүгээ нулимж, байгаль ихээсээ юм авч идэж, дээр нь баад шээж бохирдуулж байдаг. Гэхдээ бид байгаль их гээд мөрөгж байдаг. Сонирн байгаад байгаль их гээл одоо байгаль их минь надад одоо юм хүм хайрлаач, баян хангаа минь намайг ивээгэж одоо ингэж тэгэж гэсэн мөртлөө одоо дээр нь газар ухаал бааж идэж одоо амьдэрцгаадаг. Тэгэхээр би нэг талаар Чингис хааныг байгаль их шиг их тийм өгөөмөр мэдээж байгаль их заримдаа догшин тий ууртай байдаг шүү тий. Тиймэрхүү хүн байх гэж юу би боддог. Тэгэхээр сайн хүний нэрийг 13 хувааж идэнэ гэдэг ч юм уу их маягтай. За тэр ч яг энэ линкээр ингээд орох юм бол одоо нэг хүний бицэм гарч байна л да. Харнууд овг гэж байна. Би энэ овгуудын талаар сайн мэдэхгүй. Би хувьдаа өөрийгөө нэг боржгон л гэж явдгийн. Тэгээд боржгон овгийн зорилго бол бүгдийг боржгон болгох тийм үү. За энэ хүн одоо жишээ нь янз бүрээр л одоо бичсэн баг. Би энэ одоо YouTube дээр хамаагүй бүх хүний юм бичиж одоо гаргаад ээж болохгүй. Тийм учраас ийм одоо жишээ нь камера бариад бичлэг хийж байгаа маягаар хийдэг. Надад санал байна гинэ. Монгол төрд эрх барих болон төрийн албанд ажиллахаар сонгогдох болон томилогдох бүх эрхэм түшээд болон залт этгээдүүд Монголын нууц товчоос судар болон их хаадын намтыг их засаг хууль заавал судлуулж бас шалгаж сонгож бол томилуулж байшлаг. За тэгэхээр төрийн албанд сууж байгаа хүнийг одоо жишээ нь юу гэдгийг ямар нэгэн шалгалтаар одоо жишээ нь нууц товчоог сайн мэддэггүй, их засаг хуулийг сайн мэддэггүй гэсэн маягаар шалгалт авч байх нь зөв гэж одоо энэ хүн ярьж байна л да. Тэгэхээр ийм байна л да. Би хувьдаа их засаг хуулийг одоо дагаж мөрддөггүй хүн гэж боддог. Би одоо чи хэдүүлээ 21-р зуун 21-р зууны хүн тийм үү. Тэгэхээр би одоо шинэ үг гэдгийг хилийн гадаа байгаа бүх хүмүүс одоо манай хилийн одоо тийм эзлэгдээгүй одоо хүмүүс бол бүгд дайсан юм а гэж би тэр их засаг хуулийн дээр заасан байгааг харсан. Тэгэхээр тэдгээр дайсантай хизээч ив найрамдлын гэрээ янз бүрийн гэрээ хилцээр хийж болохгүй гэж байгаа. Гэрээ хилцээр гэдэг нь голцоо хурам найр эсвэл газрыг өгөх авахтай л одоо жишээ нь юу гэдгийг одоо гэрээ хилцээр хийдэг байгаа тийм үү. Тэгэхээр ямар нэгэн газар өгч болохгүй бас тэр гадныхантай сууж гэрлэж болохгүй гэсэн тиймэрхүү хууль байх шиг байгаа даа их засаг хууль. Өшөө би одоо чинь гадныхантай найрцаг байх сонирхолтой бүгд найрамд Монгол ард улс гэдэг шүү дээ. Одоо бүгдтэй дайнсгансан Монгол ард улс биш шүү дээ. Өшөө юу байдаг вөхөр одоо эрэгтэй хүн хүссэн тооныхоо их нэрийг авч болно гэж халахын соёл гэдэг нэг юм мандат одоо их утсан л та. Тэгээд одоо тэр эрэгтэй хүн олон их нэртэй байх нь буруу юм гэж үзээд энэ нь болохоор одоо жишээ нь бидний мараал одоо хүн чанарт одоо буруу юм те гэж үзэл одоо жишээ нь гэдгийг 90 юм хоёр хүн одоо хоёр улаан залаа хоёр галын дөл хос хум гэдэг шиг л одоо нэг тэгэл зөвхөн 90-ээр одоо 2-2-ороо бол одоо ханин жаргалаа идэлээд явах хэрэгтэй ч гэдэг юм их маягаар одоо жишээ нь
номлосоод ирсэн байгаа. Хизээ одоо жишээ нь энэ Чингис хааны юуг одоо жишээ нь их засаг хуулийг одоо дагаж мөрдөхөө байсныг би сайн мэдэхгүй юм. Ер нь Чингис хааны гисэн юм нуран унаад одоо жишээ нь хоорондоо дайсагнаад янз бүрийн түүхийн бид нэр коммунизм энэ төр гэл янз бүрийн түүхийн одоо жишээ нь нухчаа гэдэг юм замын дундаас ингэж улс орн минь гарч ирсэн байгаа тийм. За өшөө юу байдаг вэ гэхээр нөгөө их засаг хуулинд эрэгтэй хүн эгч дүүстэй гэрлэж болно гэж байдаг. Тэ яагаад гэвэл Чингис хаан өөрөө одоо эгч дүүстэй гэрлсэн, татар эгч дүүстэй гэрлсэн. Чингис хаан олон ихнэр авахыг одоо нэг хүнд одоо жишээ нь тийм өөрийнх нь хувь заяаг хэлж өгсөн хүнд зөвшөөрсөн. Чингис хаанд найз нөхөд одоо жамуух байсан одоо жишээ нь гадны ганц улс одоо жишээ нь тангад улс нь одоо жишээ нь найз нөхрийн гэрээ хийсэн боловч араар нь одоо жишээ нь юу гэдгийг хотго зоосон гэх маягаар одоо хинд житгэж болохгүй гэсэн маягаар тэгэхээр хууль гаргасан байдаг. Тэгээд одоо эрэгтэй хүн 20 хүрээл одоо жишээ нь энэ улсын төлөө цэрэгт мордох ёстой. Хэрвээ мордохгүй гэвэл толгойг нь авдаг ч юм уу эсвэл ямар нэгэн онцгой шалтгаан байж та цэрэгт явахгүй байх ч юм уу. Тэгэхээр их засаг хуулийг одоо мөрдөн гэдэг бол одоо энэ бараг л лалын шашны дээр шариа хуулийг одоо мөрднө гэж одоо лалынхан шаардж байгаатай ерөнхийдөө адилхан тий хүмүүнийг одоо чулуугаар цохиж ална хэрвээ хулгай хийсэн бол гарын тастан мастан ч гэдэг юм тийм маягаар. За тий би хувьдаа их засаг хуулийг дагаж мөрддөггүй. Би хувьдаа одоо юу гэдгийг дайснаа дараа дархан цолоо мандуулаад авгаа хүүхнийг аваад одоо жишээ нь юу гэдгийг авах бол эр хүний жаргал гэж би хувьдаа үздэггүй. Би хувьдаа хүн ер нь 9 хүслээ одоо биелүүлж явуул хүний аз жаргал юм а гэж үздэг. Өр хүүхэдтэй мөнгө, эрүүл мэнд, буян шүү юу ч гэдэг юм. Тэг юм одоо 9 хүсэл байдаг шүү дээ тий хүслээ биелүүлж явуул аз жаргал юм а гэж үздэг. Би дайснаа дарах одоо жишээ нь бусдадтай дайсагнах тийм одоо жишээ нь юу гэдгийг хүсэл сонирхол үндэ байхгүй. За манай Монголд одоо жишээ нь юу гэдгийг нэг тийм арх тамхин дээр хэрэгжилж болохгүй гэж одоо хэрүүл хийж байна. Гэтэл чин гадаадынхан одоо жишээ нь Чингис хааны нэртэй одоо жишээ нь дотоор өмд энэ төр гэж байдаг. Би эртнээс энэ байдгийг мэддэг. Энэ талаар нэг тийм яриад байх сонирхол байхгүй. Жишээ нь энэ дотоодчин дээр Чингис хаан яах байсан бол гэж юм. What would Genghis do? Мэдээ Чингис хаан энийг урж тастан хайж одоо эзлэн түрэмгийлэх байсан. Өшөө өөр юу гэж юм. Yes we can. Тийм ээ бид чадна. Энэ юу лээ? Сайн харагдаж байна уу? Killing Conquering Tour гэж байна. Алж хадах тэгээд эзлэн түрэмгийлэх түүр миний одоо жишээ нь түүрд тавтай морилж гэдэг юм тий. Эсвэл одоо Чингис хааныг янз бүрээр дүрсэлж байгаа одоо жишээ нь тэр Ирландын хөлөө нэг тийм лепрекон гэдэг байдаг тий нэг алттай тэгээд хүмүүс янз бүрийн муу юм одоо жишээ нь хүргэж байдаг ч гэдэг юм. Энэ дотуур өмд одоо жишээ нь цамцнаас гадна бүр онцгүй юм байл да углаашин дээр тавьдаг ч юм уу тий Чингис хааныг уландаа гიშгэж явах сонирхолтой гадаадхан байдаг бол одоо жишээ нь. Тэгээд энэ их сонирхолтой пресс кафе ч гэж нэг л газар энийг одоо жишээ нь үгдгийн одоо жишээ нь үйлдвэрлээд байх шиг байгаа юм. Тэгэхээр ингэж Чингис хааны одоо жишээ нь зураг мургийг одоо жишээ нь ингэж одоо юу гэдгийг хувцас хунаран дээр одоо жишээ нь ингэж тавих эрхийг энэ компани ямар нэгэн байгууллагаас одоо жишээ нь хүртдэм шүү гоо юм. Эсвэл энэ олон улсын стандартын ч гэдэг юм уу эсвэл одоо зохиогчийн эрхийн дагуу энэ эрхийг авдаг юм шүү гоо юм. Би одоо жишээ нь энэ бизнес Монгол улстай ямар нэгэн холбоотой биш байх гэж бодож байна. Ямар нэгэн татвар төлдөгөөч гэдэг юм уу тий. Харин Чингис арх гэдэг юм уу тиймэрхүү юм Монгол улсад татвар төлдөг бах. Тэгэхээр ингэж одоо жишээ нь юу гэдгийг хувцас хунаран дээр одоо жишээ нь ингэж тавих эрхийг одоо жишээ нь юу гэдгийг гадны байгууллага одоо жишээ нь баталгаажуулсан байгаа нэг талаар харамсалтай юм шиг санагдж байна. Өшөө бас Чингис хаан
тамхи гэж байдаг юм уу гэж үздэгий. Табако. Чингис хаан Tobacco International гэж байна. Чингис хаан Tobacco Company Limited гэж байна. Тэр Чингис хаан тамхи гэсэн нэртэй тийм компани үжи байгуулагдаад байдаг юм шиг байна гадаад л. Тэгээ би энэ орж үзсэн л дээ Гонконгийн компани баг шиг байсан. За тий. Тэгэхээр юу хэмтэй бид нар их л одоо жишээ нэг л нарийн нандин одоо шүтлэг бичлэлтэй л ингээл хандах гад байдаг. Тэгээд бас нэг тийм болж бүтэж байгаа юмыг болохгүй талаас нь одоо жишээ нь юу гэдгийг юу яах гээд байдаг те. Одоо жишээ нь юу гэдгийг болох гээд байдаг. Ямар одоо жишээ нь юу гэдгийг энэ хүний ярианаар одоо жишээ нь одоо Чингис хаан чухал байх л да тийм үү. Тэгээд Чингис хааныг одоо жишээ нь юу гэдгийг дахин шүтээд одоо жишээ нь амьдрал сайжрах уу гэж тий. Чингис хаан үнэхээр тэр нөгөө нэг зураг хөргийн хөвлөж болдгоо Мухаммад шиг болгоул сайн уу гэж тий. Би энэ интернетэд жоохон казак кодтэй хэрүүл хийсэн л дээ. Чи боржон гэдгээ яаж батлах юм бэ гэж. Тий. Чи тэр Чингис хааны ов гэдгээ яаж батлах юм? Би бол одоо жишээ нь жалаар хүн байна. Бид нар бол хэрээд 8 хүмүүс байна. Бид нар бол Чингис хааны хүмүүс. Та нарын халахууд бол тэр ойгоос гарч ирсэн хүмүүс шүү дээ энэ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү яриа байдаг. Бид хэдэнтэй одоо жишээ нь юу гэдгийг те би жинхэнэ Монгол хүн Чингис хаан над чиг ийм хэлээр ярьдаг байсан. За юу ч гэдэг юм тэгж хэрүүл хийх нь одоо жишээ нэг талаар одоо хэцүү байдаг. Жишээ нь энэ Харнууд гэдэг овг Чингис тэр 13 дугаар зуунд байсан юм уу? Энэ хүн Чингис хааны төлөө ингэж зүтгэх нь ямар одоо жишээ нь гэдгийг ашигтай юм. Гадныхан бол одоо жишээ Чингис хааныг бол одоо их тийм өгөөмөр те их одоо жишээ нь сайн одоо жишээ нь тэр Мухаммадыг одоо илүү одоо жишээ нь нээлттэй хүн одоо тэр хүний зураг хөрөг нэр ус одоо бараг л бүх бараа бүтээгдэхүүн дээр одоо жишээ нь тавигддаг тийм одоо жишээ нь хинтээ сайн хүн те сайн хүний нэрийг 13 хувааж идэх гэдэг шиг тиймэрхүү юм одоо жишээ нь үгтгийн боддог байх гэж би хувьдтай боддیں۔ За энд одоо жишээ нь Матиас гэдэг Матиасын одоо жишээ нь юу гэдгийг 5 хоногийн өмнө нь те 3-нд гэж байна. 5 хоногийн өмнө тавьсан нэг юм бичлэг байгаа. Энэ дээр бурайдууд одоо жишээ нь юу гэдгийг нэг тийм бөөгийн одоо жишээ нь гэдгийг таглаг хийж байна л да. Тэгээд одоо нөгөө нэг цугларсан хурсан олондоо арх дарж тарах болж байгаа юм. Тэгээд нөгөө ариун сүүгээрээ хийсэн архиа нэрх гэж байна. За тэгээд бөөн бөөлөл одоо жишээ нь архиа нэрх гэж байна. Сүү бол мэдээж ариун юм. Энд ямар ч одоо өвхөл хагцал байхгүй харин шинэ ургач буй амьдралыг тэтгэхээр одоо жишээ нь юу гэдгийг мал одоо жишээ нь сүүгээ ариун цагаан сүүгээ гаргасан байдаг. Тэрийг хүн ашиглаж ариун одоо жишээ нь арх гаргаж авдаг. Тэгээд тэр ариун те шимийн архиа тэр цугларсан олонд одоо жишээ нь бөө одоо жишээ нь янз бүрийн адистай тараах гэж байна. Гэтэл энэ хүмүүс одоо жишээ нь юу хийж байна гэж сайн хараад байгаарай. Би жоо хурдлуулаа. За өөл. За арх гаргаад ирлээ. Энд ямар ч ариун юм байхгүй. Нөгөө нэг будаа мудааг алж хядаад одоо жишээ нь эсгсэн архийг нөгөө ариун архин дээр холлоо. За ариун архин дээр ариун бус архийг одоо жишээ нь холлоо. Тэгэхээр би сайн мэдэхгүй юм. Ариун бус хоёулаа холилдон байх ёстой юм болов. Эсвэл одоо бидний мэдэх ариун архийг ингэж одоо юу гэдгийг ингэж
зүгээр энгийн одоо үйлдвэрийн архитай холж болдго юм болов уу гэж. За би бас их тэнийг юм ярина л да одоо чинь үнэхээр л одоо чинь Чингис хааны нэртэй арх худалдаалъя гэж бодож байгаа бол градус багтай үхрийн сүү одоо шинэ ариун цагаан сүүгээр хийсэн шимийн арх тий одоо энэ миний Монголын сүү гэдэг шиг тийм дөрүүлжин цаасан хайрцагт худалдаалдаг Японы саке шиг тийм архин дээр Чингис хаан гэж байж болох байх. Хөвдөл тэгж боддtiin. Тэгээд энэ одоо Чингис хааныг ийм юм дээр, тийм юм дээр дүрсэлж болохгүй. Ингэж тэгж болохгүй гэдэг бол одоо жишээ нь нэг л утгагүй, нэг л хоосон одоо хүмүүсийн анхаарлыг одоо жишээ нь юу гэдгийг татах гэсэн ч гэдэг юм уу. Эсвэл одоо хит өөрсдөө одоо шинийх онцгой ариун үүлийн төлөө зүтгэж яваа хүмүүс мэт одоо жишээ нь юу гэдгийг харуулах гэсэн үүднээс тэгж энэ жоохон настай төр хүмүүс тэгж ярьдсан болов уу гэж би хувьдаа бодлоо. Тэгээд би хэлэх гэсэн санаа бол юу гэхээр байгаль их мэн одоо жишээ нь юу гэдгийг биднийг тэтгэдэг, биднийг хайрладаг, биднийг хамгаалдаг, биднийг бүтээсэн гээд дээр нь бааж шээж нулимж байгаль ихийн шимийг идэж сорж амьдарцгаадаг. Чингис хаан байгаль ихтэй адилхан юм. Чингис хааныг яаж хараад зөвхөж янз бүрээр тэр дотор хувцсан дээр хийж ингэж ашиг мөнгө олж байгаа боловч цаана Чингис хаан байгаль их шиг миний өр удам, миний хүүхэд гэж харж баясаж байдаг болов уу гэж хувьдаа найддаг юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.